онцгой ярив. Ер нь бол хүн төрөлхтөн ялангуяа одоо харахын жаргалаар тогтож байгаа хүмүүсийн хувьд бол ер нь одоо яаж энэ ном бичихтэй танилцж яаж одоо эрдэм мэдлэгтэй болох уу гэдэг энэ асуудал бол дэлхийн бас нэг чухал асуудлын нэг байсан байна л да. Тэгээ Францын их эрдэмтэн Луи Барел гэдэг хүн 1829 онд одоо ийм 6 цэгнээс бүтсэн энэ одоо Барелийн үсэг гэдгийг зохиосон учраас тэр мундаг эрдэмтний нэрээр Барелийн цагаан толгой гэдэг нэрсэн төвхтэй. За Монгол улсын хувьд бол 1964 онд Балжин нэмийн лодон Ширэн лодны дөрвөн нарын одоо хүмүүс Оросын холбооны зөвлөгөө улсаас одоо энэ Барелийн үсгийг одоо Монголд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл Орос 33 үсгэн дээр өөр үсгийг одоо шинээр зохиогоод ингээд 35 үсэг болгоод тэгээд Монголд одоо 1964 оноос эхэлж нэвтэрсэн төгөлтэй. Одоо тэгвэл хэрхэн яаж хөгжижээ? Бас нэг таатай мэдээ бидний саяхан нөгөө төлөвлөрөөд боловч энэ талаар таа. Тэгээд бид нэр 64 оноос эхэлж Барел орж ирээд 80-аад он хүртэл Орос улбаны улсад хуучин зөв талуудаас номнуудаа хэвлүүлдэг байсан. Тэгээд 2004 оноос Монголд анх удаа Барел хэвлэлийн төв байгуулагдаад өөрсдөө Барел ном хэвлэх хийж эхэлсэн. Одоо ингээд үндсэндээ бол 10 жил болж байна л та. Тэгээд дээрээс нь бид нар бас нэг Барел хэвлэлийн төвөөс ялангуяа бас нэг хийдэг ажил бол Барел ичгийг сурталчлах, олон таниулах тэр ажлыг бас давхар хийж явдаг. Тэгээд энэ сүүлийн дэлхийн хараачдын холбооноос ч тэр баримтчаа бодлого бол Барел ичгийг хэрэглээд нэмэгдүүлэх, Барел бичгийг бас сайжруулах тийм энэ тал дээр анхаарч байгаа улс орн болгонд Барел марафоны зохиолч энэ манай улсад бол одоо энэ жил өчтөр зохиодлоо Барел марафон маань өчтөр 3 жилдээ зохиолж байгаа. Тэгээ өчтөр манай тэр хараачд үндэсний холбооны төрөлтөх мэрэгжил сургууль үйлдвэрлэлийн төвийн багш Нармаа гэж эмэгтэй Барел марафонд төрүүлсэн байгаа. Тэгээд энэ дээд амжилт бол 635 минут Монголд тасардгүй уншигдсан байдаг Барелаар. Тэгээд яг өчтөр төрөөс өмнө нэгдүгээр эмэгтэй хүн хоёрдугаар маш сайн уншсан 3 цаг 27 минутын амжилттай. Одоохондоо дээд амжилт нь бол тэрээр байгаас ч гэсэн маш сайн уншсан. Барел чинь нэг онцлог байдгийг. Ингэж тэмтэрч уншдаг учраас хайцангуй удаан уншигдана. Тэгээд ингээд байнга ийм тэмдэглэлтийн байдалтай уншиж байгаа учраас өндөр ингээд жоохон хэдэн удаа уншаад ирсэн дараа мэдрэхээ болж эхэлдэг. Бас тэгээд өрөөний температур жоохон хайцангуй хөвдөн сэрүүн нөхцөлөд бүр өндөр мэдрэх чадвараа алдах тийм үйлдэл унших боломж болдог. Дээрээс нь энэ Барел хэвлэлийн үйл хөдлөлийн тухай ярьсан юм чинь одоо хин төвшөнд ямар байна гэдэг мэдээллийг бас өгсөн дээр ах тийм. Тэгэхээр Барел хэвлэл ихэндээ бид нарын 2004 онд нэг грейдертэй эхлээл тэгэл нэг Барел номнуудыг эхлээл хийж ирсэн. Явандаа бид нар одоо Барел номнооч дүрстэй байх хэрэгтэй гэд 2008-9 оноос эхлээд тэр Tiger гэдэг принтер Монголд орж ирж байгаа тэр бид нар зургийн файл руу тэмдэгдэг зургийг гаргаж эхэлсэн. Тэгээд 2015 оноос эхлээд технологийн дэвшил нөгөө 3G гэдэг юм орж ирсэн. Барел хэлдээр тэр зүгээр одоо гарцны кейс ч юм уу эсвэл одоо ус цамдаг самман гэж 3D форматаар бүхнийг хийдэг хараагүй хүмүүс бол ганцхан байрж үзэхээс гадна хэрэгэл болохоор тийм юмнууд хийж эхэлсэн. Тэр нэгтээ бас нэг юм бол бид нар кирилл томруулсан алфавитаар гаргаж ирсэн номнуудыг одоо сул хараатай хүмүүс зориулж штэ. Тэгэхээр дээрээс нь Барел мэдгийн Барелаар кирилл мэдгийн дээр томруулсан алфавитаар унших боломжтой одоо энэ хадмлаа нэгсэнд гаргаж ирсэн. Одоо жишээ нь байна. Энэ ном бол Оросд нэг манжин гэдэг үлгэр л дээ. Тэгээд энэ манжин гэдэг үлгэрээр одоо нэгдүгээр би ингээд харахгүй ч тэмдрэл уншиж чинь хоёрдугаар хараатай бол энэ кириллийг уншиж чинь тэгээд хараагүйний бас нэгдүгээр тэмдрэх чадвараас гадна өөртөө мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх үүднээс одоо ингээд энэ зургийг ингээд тоолоод гаргацсан. Гэх мэтлэн дээр бас дэвшилттэй юмнууд хийчихлээ. Саяны босон тэмцээнүүгээ ингээд ороход ер нь энэ тэмцээнд оролцоход ямар нэгэн шалгуур хийх юм бол яах юм бэ? Анх оролцоход
Анх удахгүй барайл марафонд бол энэ ер нь барайл бичиг мэддэг тэр үндэсний холбооны гишүүн байх ёстой л гараа өчтэй. Тийм л хүмүүс л оролцсон. Тэгээ мэдээж өөртөө ихтэй байх мах тэр оролцогчоос нэг арга төрөндөө шаардлага тавихгүй бол барайлаар уншдаг байх. Энэ тэмцээний ер нь давуу ер нь ач холбогдлын хувьд бас хэлэхгүй. Ач холбогдол ерөнхийдөө адилхан шүү дээ. Одоо Кирилл ном, Иргэнэл ном дэлхийн нийтээр унших харьцаг үзүүлж хүмүүс ч янз бүрийн цагаар мэдээлэл авдаг болсон шүү дээ. Яг тэр шиг манайхан ч гэсэн үе яддаг баруураа ашигладаг болсон. Дээрээс нь цахим барайл гэдэг юм одоо хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Компьютер гаргацсан, iPhone хүртэл нэвтэрсэн байгаа. Ийм үед дээрээс нь энэ барайл ичж бас өөрөө ингээд нэг ном гэтэл олон одоо нэг А4 бичгийн цаасан дээр байгаа 12-ийн ширээгээр хэвлэгдсэн нэг хуудас юм гэтэл одоо 4-5-6 нуур болдог. Энэ овор хэмжээ ихтэйгээс шалтгаалаад бас шууд хүн болгон шаад ажиллагаач ихтэй авч явахд хүртэл жоохон төхмгөө тийм байдлыг харгалзаад тэгээд бид нэр гол баримталж байгаа юм бол ерөөд барайлаас сурталчлах барайлын хэрэглээг нэмэгдүүлэх тийм зорилготой байхгүй барайлын Манай түмэн бол нүдний гартаа орно гэж ярьдаг. Үнэхээр одоо нүдээр хараагүй хүн одоо энэ гараараа унсах тийм сайхан боломж, хуруугаараа унсах боломжийг олгож өгсөн. Энэ одоо эрдэмтэн барайл гэдэг хүнд бол үнэхээр баярлахгүй байхаар байхгүй. Бид нар одоо энэ үсгийг л одоо сурсны ачаад тодорхой хэмжээний боловсрол эзэмшиж, тодорхой хэмжээний мэдлэг эзэмшсээр одоо яваад ирсэн. 1964 оноос хойш одоо өнөө бол энэ барайлын үсгийг авч тусаад олон одоо хараагүй хүн мэдлэг боловсрол гайвал зарим нь одоо эрдэмийн зэрэг хамгаалал явуулвал энэ одоо сайхан үсгний ач тусмаа ингэж хэлмээр байна л. Тэмцээнд ер нь хэрэг хүмүүс оролцсон юм бэ? Тэмцээнд ерөнхийдөө манай маш сайн оролцсон, идэвхтэй оролцсон гэж хэлж байна. Тэгвэл таны хувьд барай тоог сонсох юм бол ийм баг бол юм ярих шиг. Гэхдээ мэдээ хараагүй хүмүүс нь хайцсангүй баг. Хоёрдугаар энэ барай бичгийн хэвлэлдэг хүмүүс нь хайцсангүй багтаа хайцуулах юм бол өчтөр одоо нэг 10 хэдэн хүн оролцсон гэдэг бол ихэр хансантай байхгүй. Энэ нөгөө тэмцээний бас та түрүүс хэлсэн тэмцээний ач холбогдлын талаар магадгүй хоорондох цагийг нөлөөлдөг ч юм уу жилдээ зөвхөн нэг биш 2-3 удаа ч юм уу зохион байгуулах юм боломжтой болов. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө барайлын төрсөн өдрөөр л тэмдэглэх бидний тусах маягаар л тэрийн дээр зориулж явуулаад байгаа. Барайлын өдрүүдийг тэр барайлын төсөө өдрийн тэмдэглэхдээ одоо энэ барайл марафон тэгээд анхаа нөгөө барайл зураг тэмдэг өндөр төр оролдоонод явуулаад байгаа. 2-3 удаа явуулах ерөнхийдөө шаардлага гарвал явуулж болно л доо болохгүй юм байхгүй тийм. Тэр насны ангилалтай явуулсан ч болно шүү дээ. Хүүхдүүдийн дунд, насныхны дунд, сүүл тарааг болсон хүмүүсийн дунд тэгээд гэхдээ яг одоо өнөөдөр нэг удаа хийхдээ харин нэг эхлээд анхан шатны барайл сурж байгаа хүмүүсийн дунд, өнөөдөр барайл сурцсан хүмүүсийн дунд мөн их бас ялгартай. Тэгээд тэмцээн дандаа бас ийм олон ангиллуудыг барьж чадаад байна. Таны хувьд их өргөц ажил хийх юм шиг санагдчихэ. Яг энэ хэвлэлийн төвийнхөө гэрээд нь хариулагч чаа. Тэгээд та юу хийх вэ? Үнэхээр санагддаг санагдчихна гэж тайлбарлая. Би 2004 онд байгуулагдахад нь барайл хянагчаар орсон. Тэгээд 15 хүртэл энэ барайлд ажиллаад тэгээд 15 оноос эхлээд энэ хараачдын мэрэгчлийн сургуулийн үйлдвэрлэлд байгуулагдахад компьютерийн одоо мэдээллийн технологийн ангид орсон. Тэгээд тэндээс цагаан хэмжээний мэдлэг аваад энэ сонсдог номны найруулагч хийж эхэлсэн. Тэгээд сонсдог номны найруулагч бол манайхны анх удаа юм хийж эхэлсэн. Банк сууж ажил хийдэг нийгэм даатгалуудыг тийм ажилтнаас гадна энэ гэрээрээ суугаад нэг аутсорсинг маягаар тийм гэрээгээр ажиллаа хийгээд холбоондоо бүтээгдэхүүнээ зардаг. Тийм нэг юу 16 оноос эхлээд надад харагч үндэсний холбооноос нэвтрүүлж эхэлсэн ажил. Тэрнийг би анх удаа 2016 оны 3 сарын 6-наас эхэлж гэрээгээ хийгээд тэгээд одоо тийм гэрээд найруулагч гэдэг юм хийж байгаа. Монголд хамгийн анхныхаас маш тийштэй юм байна. Хараа гэртээ суугаад ч юм уу хүссэн боломжтой газар ажиллаа хийгээд тэгээд бүтээгдэхүүнээ зохих шалгуурыг хангасан бүтээгдэхүүнээ бас үнэлж харуулаад шалгуурыг хангаад тэгээд бүтээгдэхүүнээ зааж амьдрдаг бол бас шинжил амжилттай явсан зүйл 3 жил байна. Тийм шүү. За одоо бидний ярилцлага дуусч байна. Бас Монголд аяхгүй
одоо энэ тэмцээнийг ирэх жил угтаад оролцъё гэж бодож байгаа хүмүүс байгаа. Ер нь бол бид нар бариалын төвсүүдрийг бас тэмдэг гэхдээ хамгийн хурдан бариалаар бичих, хамгийн хурдан бариалаар өнсгийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энд бол нэлээд олон хүмүүс оролцдог байсан бас уламжлалтай юм байна. Энийг одоо цаашдаа улам боловсронгуй болгоод жилд нэг удаагаас 2 удаа ч юм уу зохион байгуулах болохгүй юм байхгүй тийм. Энэ бол болохоос л тийм учраас нийт одоо телевиз үзэж байгаа үзэгчдтэй мөн одоо энэ бариалын одоо бичих өнсөх одоо энэ тэмцээнд амжилттай оролцож байгаа одоо хараа султай нөхөддөө улам их амжилтыг хүсэж өнөө цаашдаа одоо бариалын үсгээр одоо уншиж бичих энэ ажиллагаагаа улам өргөжүүлэхийг бас хүсье. Маш их баярлалаа.